За нэр дэвшигчд амжилт хүсье. Тэгээд 3 яамны манай Монгол улсын бас 3 том яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж ирсэн ийм туршлагатай хүн орж ирж байгаа бодлоо бас баяртай байна. Яг нь аудитын асуудал дээр жил болгон л дүгнэлт гардаг. Хэрэгжихгүй байгаатай л холбоотой асуудлууд байгаад байна. Тэгэхээр яагаад хэрэгжихгүй байгаа вэ гэдэг дээр их сайн анализ дүгнэлтүүд хийх ёстой байна. Аудитын байгууллага хатуу арга хэмжээ авахгүй байгаад байгаа учраас дараа жилийн алдаа дутагдал давтагдчихж байгаа. Давтагдаад байгаа учраас Монгол улсын сан хөмрөг, тогтолцоо, санхүү эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд үргэлжилсээр л байна. Нөгөө хуулийн хулгай гэдэгтэй адилхан хулгай үргэлжилсээр л байна. Энэ сангуудын холбоотой асуудлууд аудитын байгууллага хатуу үр дүн, хатуу арга хэмжээ авч явж исэн бол сангуудтай холбоотой энэ асуудлууд бол тухайн үедээ зогсчих боломж байсан болов уу гэж харж байгаа. За дээрэс нь төрийн захиргааны байгууллагуудын асуудал байна. Өнөөдөр хязгаарлалттай сөрөг дүгнэлт гарах боломжгүйгээ дүгнэлтүүд нь гараад идэг. Гэтэл тэрэн дээр ямар нэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ яг нэлэхэд бодит үр дүнд хүрж байгаа зүйлсүүд нэгдэлтэй байхгүй. Тэгэхээр энэ дээр та бас маш хатуу байр суурь барьж ажиллаарай. 3 яам, хөдөлмөрийн яам, барилга хот байгуулалтын яам, уул уурхай хүнд үйлдвэрийн яам, төрийн нарийн бичгийн дараагаартай ажиллаж исэн. Энэ 3 яамтай холбоотой асуудлууд мөн ялгаагүй л орж ирнэ. Тэгээ энэ дээр бол бас хараат бас зарчмаа төрийн ноён нуруу гаргаж өнөөдөр хүртэл ажиллаж ирсэн учраас гаргаж ажиллана гэдэгт бас итгэж байгаа. Тэгээд танд амжилтлан захих ганц зүйл бол энэ аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой асуудал дээр тодорхой үр дүн хүргэж гаргаж ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд танд амжилт хүсье.